Энэ үрлийг бас хэрэгжилж болж байгаа юм тийм ээ. Уухийн өмнө нэгийг, уусны дараа нэгийг. Кондишн эрүүл мэндийн ундаа. За явчихсан бэлгээ авчлаа. Баярлалаа. Хоёул өнөөдөр Zaysan Square-ийн 7 давхарт байрлах Los Bandidos одоо энэ Мексик болон нийтгэх хоолны ресторанаас нэвтрүүлгээ бэлдэж байна. Тэгээ хоёуланд нь одоо ийм гоё 100 ширтсэн байна. Би чамд эхлээд нэвтрүүлгийнхээ сонголтыг хэлэх ёстой байгаа. Эр хүн учраас тийм ээ цагаан юм уу эсвэл бол виски юу тийм ээ нэг бол одоо текила юу яг альнаас нь өнөөдрийн нэвтрүүлгийн одоо эхлэлийг тавьж болон одоо халъя гэж бодож байна. Халамцуу яриаг хий гэж бодож байна. Тий одоо нөгөө усын нуул 9 даг гэдэг шиг тэгээд текила гараал явъя. Одоо нэвтрүүлгийн маань эхний раунд явахд бэлэн боллоо. Энд чих ёстой дүрмтэй юм гинэ хөөе. Ингэн гэж шүү. За инглээ. Лимоноро ингээд амсрын арчингуудаа давсан дээрээ арай их дүүгүй. За ингэн. Ингээ хийждэг гэж шүү. За би бол жоохон бүдүүлгэл хийчих шиг боллоо уучлаарай. За ерөнхийдөө бол нэг иймэрхүү маягтай хийдэг гэж байна. За та эхнэр аавдаа аавна уу? Авсатай өвнө гэж яриаг өчтөхөө. Осын уул ясын даг чиний хийсэн үг байгаа шүү. Зүгт болчих. Занч тэгвэл аюу айхтар градус сонгочихжээ тий. За цахиурын өндөөр сони юу вэ? За ямар гоё асуулт вэ. Цахиурын өндий ч одоо манай салбарын мөрөөдөл. Холливуд гэдэгтэй л ер нь адилхан. Хүн болж төрснөх цахиурын өндөд очиж компанийг одоо юу гэдэг хувь инженер бол очиж ажиллах тийм нөгөө Apple, Google, Facebook-д ажиллах. Монгол инженерүүд зөндөө байгаа. Одоо өнгөрсөн 20-30 жилийн хугацаанд бол цахиурын өндөд явж монголчуудын одоо амжилтын түүх болж түүчээсэн залуучууд бол зөндөө. Монгол компани бол их цөөхөн. Ер нь бол тэгтээ түүхэндээ бас байгаа суудаа ихч өөр одоо янз янзын бас компани байгуулж хөрөнгө оруулалт татаж тэгж бол амжилттай явсан түүхүүд бол байгаа. Мэдээж Холливуудад кино гарвал ямар юм болох вэ тий. Тэрнтэй яг адилхан тэгэл ер нь энэ салбарын залуучуудын мөрөөдөл бол тэнд нэг Монгол компанийг байгуулах юмсан. Тэндээс хөрөнгө оруулалт татах юмсан. За ирэх биш нэг Монгол одоо хүн болж төрсөндөө бас нэг тийм Монголынхаа хэд хэдэн компани гаргачих юмсан гэдэг тийм ер нь мөрөөдөл байдаг тийм. Ер нь энэ мөрөөдөл бол олон залуучуудад байгаа. Мэндээгийн мөрөөдөл бол зөвхөн мэндээ тамаатай. Тэгэнгүүт мэндэгийн мөрөөдөл дээр гал хоёр ороод ирэхээр мэндээ гал хоёрын мөрөөдөл болоо явчихна тий. Тэгэнгүүт дахиад бид хоёр дээр 3 дахь нөхөр ороод ирэхээр бид гурвын мөрөөдөл болоо явчихна. Тэгээ бидний мөрөөдөл болоо явчихна. Тэгэхээр маш олон жил мөрөөдчиж тий энэ алхмыг тий цахиурын өндөд өнөөдөр хувцаагаа гаргасан энэ амжилтанд хүрсэн байх гэж би бодож байна л да ер нь. Тийм. Одоо 2010 онд компани эхэлсэн. Ер нь стартап IT-ийн компани эхлэн гэдэг чинь бол бас нэлээд чанга байсан. Бидэд ер нь одоо хүртэл үндсэн одоо нөгөө харилцагчийн ажиллаа хийж тий. Цахим хуудас бүтээгээл, гар утасны ап хийгээл, санхүүгийн програм зараал гэдэг ч юм уу тий. Олсон мөнгөөрөө үндсэндээ одоо цахиурын хөндөрөө тэмүүлж өнгөрсөн одоо 11 жилийн хугацааг туулсан. Тэгээд энэ тийм амархан бас мэдээж байгаагүй. Одоо тухайн үе гэдэг чинь одоо 2010 онд тий энэ 11 жилийн өмнө шүү дээ тий. Яг энэ интернет маркетинг, энэ Facebook одоо юу гэдэг нь сошиал медиа гэдэг ойлголт угаасаа Монгол компани Facebook дээр байдгүй тий. Монголчууд ч бас ер нь цөөхөн ашигладаг. Яг уу цөөн гээд ашигладаг. Гэхдээ бизнесийн зорилгоор биш. Тэр цаг үе байсан. Тэгээд яг уу ер нь бол энэ нэг интернетийг ашиглаад ер нь Монголын бизнесийг олон улсад гаргаж болох юм байна гэдэг энэ бол яг ихний ажлууд байсан. Тэгээд эндээсээ л ерөнхийдөө цахим хуудсыг бүтээгээл
Ер нь бол боломжтой юм байна. Олсон орлогоороо бид нэр бүтээгдэхүүн хийх хэрэгтэй юм байна. Үйлчлэгээ хийгээд байвал яг хуу энэ бол мөрөөдөл биш. Үйлчлэгээ тодорхой хэмжээнд олон улсын зах зээлд бол гарах боломж нь бага тий. Үйлчлэгээгээр олон улс руу гарна гэж байхгүй л тий. Тэгэхээр ерөөсө бүтээгдэхүүн байж гарах хэрэгтэй юм байна. Тэгээд л ер нь анх 11 оноос л хэсэг бодлоо. Одоо тий эргэсэн өмнөх бүтээгдэхүүнүүдийг хийж гисэн гэсэн үг тий. Exis маань бол ер нь 16 онд бид хэд чинь 4 удаа фейлдчихэд тэгээд яг баг хамт олонтойгоо ер нь хатуу үннийг ярилцсан. За бид хэд ингээд өнгөрсөн одоо тий 2016 онд гэсэн үг. 6 жилийн хугацаанд 4 бүтээгдэхүүн хийлээ. Тэ энэ чинь ингээ амаргүй байлаа. Тэгээ одоо үндсэндээ 4 дахь бүтээгдэхүүнээ зогсоочоод тэгээд одоо яах ёстой юм бэ гэдэг. Тэгэл ерөнхийдөө анх хэлсэн. Яг гоо бид идэхтэй өмнөх 4 бүтээгдэхүүн дээр их олон юмыг бас ойлгосон л та. Бид ид ер нь эхлээд юм дандаа авах сэтгэлтэй байсан юм байлээ. Ер нь одоо ингээ бодоод байна. Тэгээ бид ид яг арай том зургаар нь харъя. Ер нь Монгол инженер Азад те ер нь энийг өгөх ер нь энэ IT-ийн салбарт бид ид чи ер нь юу өгсөн, юу хийсэн гэдэг дээрээ дэлхийн ертөнцид хэрэгтэй бид юу хийсэн гэдгээс асуулт одоо эхэлсэн. Тэгээд ерөнхийдөө яг хуу програм хангамжийн хувьд бол нээлттэй их юм програм хангамж гэж хэлтий. Үндсэндээ хинч төлбөр төлөхгүйгээр татаж авах боломжтой, ашиглах боломжтой тийм бүтээл гэсэн санаа. Тэгэл бид хэд яг хуу ер нь бол 16 онд яг үндсэн Exis-ийн одоо бизнес загвар буюу хүнд одоо хэрэгтэй байх тэр боломжийг ерөөсөө нээлттэй их програм хангамжаар хийгээж тэгж л ер нь зорьсон даа. Чи сая хэллээ шүү дээ, шууд хүнд одоо тэгэл тэг өнгөө татаж аваад ингээл хэрэглэх те. Бүтээгдэхүүн гэхээр одоо жишээ нь хоёулаа дэлгүүр рүү явж ороод энэ кондишныг худалдаж авна шүү дээ. Хэрвээ одоо ингээд уухаар бол бид хоёр тодорхой хэмжээний мөнгө төлөөд тий эн чинь бол яаж явах нэг юм энэ бүтээгдэхүүнийг хэрэгжилж шүү дээ. Тэгэнгүүт нэг юм нь яг энэ мэдээлэл технологи гэдэг юм уу да энэ IT-ийн энэ салбар дээр та бүхний гаргаж байгаа энэ бүтээгдэхүүнийг хүмүүс зүгээр л энийг одоо цаг үеийнхэл явж байгаа зүйл гэж ойлгоод идэг. Яг хуу disruption гэж нэг үг байна. Ерөнхийдөө тухайн нэг одоо зүйлийг ерөнхийдөө л нэг өнгөчж ер нь ингээл одоо тислэн гэх юм уу те инженеэр. Тэгэхээр энэ юу гэсэн үг гэхээр мэдээллийн технологийн салбар өнөөдөр асар олон салбарыг ер нь бол одоо disrupt хийчлээ л те. Тэр нь ингээд одоо такси гэхэд жишээлбэл өнөөдөр UB Cab-аар гэдэг шиг те. UB Cab өөр аппликейшн, такси дуудлагын аппликейшн. Хэрэглэгчийг жолоочтой холбож өгдөг. UB Cab-ыг өнөөдөр Улаанбаатарт 40 мянган UB Cab-ыг бүртгэсэн одоо бүртгүүлсэн хэрэглэгч байна. За одоо юу гэдэг нь зочд буудлын салбар гэхээр нөгөө Airbnb гэдэг ч юм. Ингээд одоо хоол хүртэл тэгээд эхэллээ шүү дээ тийм хоолны хүргэлт гэх тийм одоо тог гэл Монголд бол жишээлбэл тэгэхээр өнөөдөр мэдээллийн технологийн салбар ерөөсөө л салбар бүрлүүл орж ийн л та салбар бүрийг оновчтой болгох салбар бүрийг хүнд хүртээмжтэй болгох илүү ойртуулах тий илүү би утаснасаа гэдэг ч юм уу гэртээ сууж агаад бүтээгдэхүүн үйлчлэгээ захиалдаг болох энэ л процесс явагдаж байна. Тэгэхээр яг хуу энэ дотор тэгтээ мэдээж нөгөө одоо юу гэдэг нь уянгын кино, акшн кино гэдэг шиг маш олон сонголтууд бизнес загвар гэж ер нь байгаад байгаа. Бид хэд бол жишээлбэл байгууллах зориулсан програм хангамж хийж явах жишээ нь. За зарим нь бол нөгөө сошиал нэтворк буюу Instagram, Facebook гэл те. Одоо илүү хүмүүсийн харилцаа хоорондын асуудлыг шийдсэн ч гэдэг юм. За тэгэл нөгөө fintech гэл тэгэхээр одоо зээл авах. За шүү одоо property tech гэхээр одоо үйл хөдлөх хөрөнгийн технологийн салбар ч гэдэг юм. Тэгэхээр ингээд дотроо бол бас яг нөгөө бизнес гэдэг утгаараа бизнес загварууд нь янз янз ер нь бол байдаг. Одоо төрөл энэ салбар би ингээд баримтат киноны салбарт хүч үзнэ гэж байгаа шиг бидний сонгосон салбар нь бол өөрөө маркетингийн технологи бүтээх гэдэг салбар. Тэгсэн мөртлөө юу нь болохоор
нээлттэй хийм програм хангамж буюу хүн болгонд бүтээмжтэй байх. Ер нь яг уу нэгсэндээ Монгол инженерийн л одоо бярыг дэлхийн нийтэд ер нь таниулъя, хүргэе гэдэг л зорилготой ер нь. Түрүүн би чамд хэлж байсан шүү дээ. Яг миний хамгийн том ах программист байхгүй. Манай бас л инженер хүн байхгүй тий. Тэгээ нөхөр одоо ингээд жишээ нь одоо ингээд аюу олон жил бас зүтгэл яана л да. Тэгээ удам цэгийн мэн гэж байгуулаад нөгөө яг Монголын ийм сошиал сүлжээг байгуулаад нөхөр ингээд тэг ингээд маш их олон зүтгээд байгаа байхгүй. Тэгтэл тэр бас яг хүнд хүрч чадахгүй яваад байгаа байхгүй тий. Тэгээ энэ тал дээр ер нь юу гэж боддөг? Яг ингээд том гүрнүүд бол өөрсдийн сошиал сүлжээнүүдийг ашиглаа яваад байдаг шүү дээ тий. Тийм. Яг уу BTT-ийн хувьд болохоор ингээд өмнө нь 4 удаа бас алдаж үзхийнхаа хамгийн ихний бидний бүтээл болохоор яг Instagram шиг бүтээл байсан. За. Манайд одоо ажиллаж исэн одоо нөгөө Unread-ийн маань үүсгэн байгуулагч Бацай гэж залуу манай төвлөрдөр гэдэг хойд бас маркетингийн хариуцсан захирал хоёр маань Pip гэдэг нэртэй. Ер нь Instagram мөнгөө босгоогүй байх үед чинь бидэд бас л одоо ингээд шижгэнсэн залуучууд Pinterest, Instagram мөнгөө босгоогүй байх үед л анх хийгээл монголчуудад бас хүргийгээл явж исэн. Тэрний дараач тэр өмнөж тэр ер нь бол бас л олон хөрөнгө оруулалтгүй залуучууд ер нь бол янз янзын сошиал нэтворкуудыг ер нь бол хийж үзсэн. Энэ ерөөсөө тийм одоо юу гэдэг буруу зөв гэсэн юм бол байхгүй. Ер нь тодорхой хэмжээнд яаж хүргэх үү, яаж одоо амжилттай байх уу гэдэг ер нь тэр төлөв юм. Гэхдээ яг хуу BTT-ийн үед болохоор нэг яг хуу дутагдал ер нь байгаа. Тэр нь юу гэхээр бидний нөгөө өөрсдийн маань өгөгдөл их сонир ер нь бол жишээлбэл аливаа нэг ингээ гадаад улсад амжилттай явж байгаа юмыг бид Монголд хийх гэхээр хүн ам нь айгу цөөх. Жишээлбэл өнөөдөр хятадд би нэг гар утасны аппликейшн гэдэг магадгүй нэг мэдэн дээр орох юм бол нэг 60-90 сая хүн татаад авчдаг. Нэг шөнийн дотор тий. Тэгэхэд Монголд яаж ч сенсацлаа гэд яаж ч хүнд хэрэгтэй програм хангамж байлаа гэд тэр нь өөрөө өдөрт одоо юу гэдэг ашиглах хэрэглэгчийн тоо хандлт нь маш одоо бага байдаг. Тийм. Тэгэхээр ер нь бол яг хуу мэдээж хэн бүгд л захиурын өн дээр гарахыг зорж байгаа бодож байгаа. Тодорхой ингээл одоо нөгөө нэг шатаас нэг шатын одоо урагшилжл ер нь бол алдаатай оноотой л яваа гэсэн үг энэ салбарын хувьд тийм. Одоо нөгөө нэг найр 3 дугаараа гэдэг шиг ерөнхийдөө бол эхний 3 хондгийг бол мэндэ би ерөнхийдөө бол нэг жоохон төлхөө давуу ингээд нэг юм дайрдیں۔ Одоо жишээ нь ингэж боддог байхгүй. Миний бодлоор бол 800 жилийн өмнөх одоо их эзэн Чингис хаан гэж ярьдаг. Бид нар бол тэр түүхээрээ бол агуу их бахархдаг. Тэгтэл яг одоо ингээд чивтгэр ингээд ширээг харъя л та ингээд тий. Жишээ нь дэлхийн өндөрлөгтөнд монголчууд энэ даавыг өгсөн үг өгөөгүй тий. Яг энэ шаазан өгсөн гэвэл өгөөгүй. Энэ сэрээг тий энэ өгсөн үг гэвэл бид нар өгөөгүй. Яг энэ патентыг өгөөгүй л байхгүй юу? Тийм үстэй. 13 дугаар зунаал яриад ингээл бид нар амар агуу үндэстэн байх ёстой гэл ингээл омогшоод байдаг. Тэгтэл жоохон прагматик байхад тийм жоохон бодит хөрсөн дээр буугаад би чамайг тэр ордны юун дээрээс ярьслаг ингээд харчаад амар бодит залуу байна гэж бодсон байхгүй. Одоо Монгол залуучууд ер нь илүү жоохон хөрсөн дээрээ буусан зүйлийг илүү яриад эхэлж байна гэж би бодсон. Зөв. Одоо бол залуучууд маань арай өөр болцсон. Ер нь юмд бол хандлага харж байгаа, бодож байгаа зүйл бол харьцангуй ондоо одоо бас нэг нээлттэй боддог, ярьдаг тий. Нээлттэй сэтгэдэг тий. Мэдээж эзэн Чингис хаан түүх гэдэг тодорхой хэмжээнд бахархалгүй явах уу тий. Гэтэ бидэд бол бас урагшаа харах хэрэгтэй л доо. Мөрөөдөл бас ирээдүйд хийж бүтээх тэр зүйл бас чухал. Үгүй бол тэгэл чи адилхан штэ. Бидэд 500 жилийн дараа байх ч юм уу, гүү ч юм уу тий. Энэ үндэстэн өнөөдөр уусахгүй гэл бас юмнууд байгаа л да. Цаг үе маань өөрөө шаардж ин л да. Юмд одоо үнэхээр л хурц тодорхой хэмжээнд алсыг хардаг, боддог, хийдэг л байхгүй бол эргээд үр хүүхдтэй ямар нийгмийг үлдээж ийн, үр хүүхдтэй ямар одоо
эрүүл мэндийн боловсролын ямар энэ боломжийг нээж өгсөн те. Нөгөө хэлдэг шүү дээ. Аав чинь энэ насан дээр одоо онц авдаг байлаа гэхэд жишээлбэл аава таны насан дээр Абрахам Линкольн Америкийн нэгдсэн улсын анхны ерөнхийлөгч болжсэн гэдэг. Тэгэхээр ер нь бол бид хэд тийм их л одоо бол бас цаг үе маань их л чангал болж байна л да. За 3 дугаар раунд. 3 дугаар раунд. Ер нь бол эхний 3 раундыг ер нь жоох явчих хэрэгтэй байхгүй юу? Леоноос авч болно шүү. Чи ер нь Монголын ирээдүйг ер нь юу гэж харддаг вэ? Яг уу залуучууд бол удахгүй сип хийлгээд ирэх баха. Удахгүй. Яагаад гэвэл бид хэд чинь бас нэг тэр бүм гарan хүнтэй биш байхгүй. 3 сая хүнтэй. Өнөөдөр 3 сая хүн гэдэг бол үндсэндээ бас их бага тоо штэ. Хачин бага тоо. Өнөөдөр бид хэд дэлхий дээр асар ер нь бол нөлөөлөлгүй болсохгүй. Ямар ч нөлөө байхгүй. Эдийн засгаараа 0 хэдэн мянганы нөлөөтэй. Тэгээ өнөөдөр 10 тэрбум долларын дотоод нийт бүтээгдэхүүнтэй тий үндсэндээ 10-10-аас 15 тэрбум доллар эргэлддэг улс гэдэг чинь бол ичиж өхмөр байхгүй. Би ичдэг уусаа тэхээс өөр арга байхгүй. Өнөөдөр дурын одоо компани өнөөдөр мэдээлэл технологийн компани бол өнөөдөр тодорхой үе шатуудад хүрээд амжилттай яваа компаниуд бол хэдэн тэрбумаар худалдаалагддаг тий. Одоо бидний утсан дээр ашигладаг WhatsApp гэхтэл 3-4 жилийн өмнө 19 тэрбум доллараар одоо Facebook компани худалдаж авсан тий. Тэгэхэд бүхэл бүтэн нэг улс чаавс 10 тэрбумын эдийн засгтай энд нь ингээд хүмүүс амьдрж тоглоод байгаа хгүй. Бид нарыг амьдруулж тоглоулаад байгаа хгүй. Тэгэхээр энэ ерөөсө 3 сая хүнийг зөв зохион байгуулалттай, эрүүл мэндийн зөв одоо системтэй, боловсролын зөв системтэй, зөв удирдлаганд ингээд оруулаад одоо бухимдалгүй, эрүүл сарвал тий хэлэх үгээ хэлж чаддаг ийм нийгэм орчинд одоо бүтээхэд бол асар хурдан амархан. Ер нь бол тийм нэг одоо 2 одоо удаагийн сонгуул тий 4-8 15 жил 10 жил бол бүр хангалт тэрнээс ч бага ер нь бол хангалттай. Яг гоо бид дээр ер нь бол тийм их тоглож ийн л та. Яг ер нь бол айл гэр болж тоглож байгаа, тоглуулж байгаатай адилхан тий үнэн бодол нь мэдэгдэхгүй шудраг бус зүйлс бол тийм зөндөөл болж байна. Бидний ойр орчимд болж байгаа зүйлсүүд өнөөдөр одоо төр засгаас маань хийж байгаа ажил үйл үнэхээр одоо зөвхөрөнгөө барахаар юмнууд зөндөөл болж байна л та тийм. Тэгэхээр яг хуу сайн цаг бол ирэх баг. Гэхдээ энд бол тийм мэдээж залуучуудын оролцоо, дуу хоолой, үйлдэл бол чухал. Гэхдээ энийг бол залуучууд бол би бол удахгүй ер нь тодорхой хэмжээнд үр дүн одоо тодорхой хэмжээнд гараад хийгднэ гэж харж байгаа. Түрүүн чи нэг тэр төрийн ордон дээр ч гэсэн хэлж байсан тий. Тендер гээл тий. Мэдээж төр өөрөө бол хамгийн том худалдан авагч. Тендер зарлагаас өөр аргагүй тий. Гэхдээ энэ тогтолцоо маань өөрөө энийг эвдээд байна л да. Ялцчгүй мэдээж энэ чин тендрийг шудраг өрсөлдөөд ажиллаа аваад нэр төртөөгөөр сайн гүйцэтгээд тэгээд дараагийнхаа ажлуудыг амжилттай сайн хийгээ явах. Энэ бол тэргүүл бизнесийн байгууллагын одоо тодорхой нэг шатаас тодорхой нэг шатын хооронд гарахтаа тендер гэдэг энэ одоо юу гэдэг юм боломжтой энэ чинь төрөөс олгож байгаа одоо тодорхой хэмжээнд цэвэр өрсөлдөөд хинэн сайн материал өгөөд хинэн сайн ажлын төлөвлөгөө өгөөд хинэн сайн гүйцэтгэл хийн тэр нь ингээ оролцоод аваа яваа гэдэг л энэ ч өөд мерит зарчмаараа л явах хэвээр зүйл ихгүй. Тэгэхэд өнөөдөр хүн болгон л мэдж байгаа өнөөдөр тендер шудраг буслын яваад байгаа байхгүй. Энэ л яг асуудал байхгүй. Тэрнээс одоо юу гэдэг би өнөөдөр тендер ингээд аваад
энэ ажлыг сайн гүйцэтгээд хүлээлгэж өгөөд энд ямар ч одоо буруу зүйл, муухай зүйл байхгүй. Гэтэл хэрвээ та шудраг бусаар аваад байвал тий. Тэгээ нэг биш олон удаа авбал за аваад дарахтай хуваагаад байвал тий. Энд чинь өөрөө бас тийм эрүүл биш байна л да. Тэгэхээр би яаж хөгжих үү тий. Та мэдээж тендер авцсан гэдэг чинь тодорхой одоо нөгөө гол нь шудраг бусаар авцсан гэдэг тий. Энийг бас тодорхой ойлгох. Тийм ойлгол хэлэх бол өнөөдөр байна тийм. Энэ бол тийм хүн хэлмэгдүүлээд байгаа ч юм уу тийм ерөөсөө биш. Өнөөдөр шудраг бусаар тендер авч л байгаа бол тэр хүмүүс айжчиж амьдрах ёстой. Тэр бол хууль, тэр хүмүүс хариуцлага хүлээн. Энийг хүлээлгдэг л тогтолцоотой бид нар болох ёстой. Энийн араас л явах ёстой. Тэрнээс биш эрүүл сайхан өрсөлдөөд ажил үйлчлэгээ сайн гүйцэтгээд тий 2 жилийн дараа нэг борооны дараа цоорчдгүй зам хийдэг. Цоорчдгүй одоо нурчдгүй барилга барьчдаг. Цэцэрлэг барьчдаг. Ийм бид хэд өнөөдөр л нийгмийг цогцлохын төлөө нэгдэж шаардлага тавьж дуу хоолойгоо хүргэх ёстой л доо. Манай студийн байрдаг хажуутлын өрөөнд нь болохоор энэ нарны гүрийг барьсан японочдын компани байдаг хөөг. Тэгээ энэ нэг японочдын компани 100 жилийн баталгаа өгсөн. Тэгээ одоо хүртэл яг манай хажуутлын өрөөнд офис төрөслөөд хяналтаа тавиад байж байгаа байхгүй. Маш том хариуцлага байхгүй энэ чинь. 100 жилийн баталгаа бидэд өгсөн шүү дээ. Тийм. Тэгээд одоо хүртэл яг офис төрөслөөд байрлаа хаяад явсангүй шүү дээ тэд нар. Зөндөө л одоо ийм барилгын бизнес эрхэлж байгаа ч найзууд зөндөө байна. Тэгээ нөхдүүд болохоор төрөөс заа нэг ийм цэцэрлэгч гинүү, юу ч гинүү нэг ийм тендер аав, жижиг сажиг ийм барилгын тендерүүд нөхдүүд аавна. Тэгэн гутаа тэгэл яг тэрийгэ хүлээлгэж өгөхгүй бол хамаа цаагаад хідэн шатанд нь дандаа заавал нэг нөхрийг уулгаж идүүлдэг, нэг нөхөрт нь одоо тэдэн цаас атгуулдаг ч гинүү. Энэ бол одоо нууц биш болсон шүү дээ Монголд бол. Харин ойлгомжтой. Тийм. Айгуу зоохон. Энэ ингээд бас нэг эмгэнэлтэй юм. Ер нь бол бид бүгд мэдээд байна тий. Гач мэдээд байна, таны найз ч мэдээд байна, би ч мэдээд байна, миний найз ч мэдээд байна шүү дээ. Тэгтээ бид хэд ингээд сүултээ жоохон дөжрөөд байгаа байхгүй. Сүултээ энэний төлөө дуурахгүй байх хэрэгтэй юм шиг. За түүх гэх ёстой юм шиг. Заримдаа харсан ч хараагүй явах ёстой юм шиг бид хэд болцоод байна. Тэгэхээр яг хуу энэ бол яг хуу ер нь бол бидний ялзрал бид хэд буруу замаар явж байгаагийн одоо илэрлэхгүй. Буруу зүйл болж байгааг мэдсээр үжиж хүн нүдэн ханаад явна гэдэг бол тэр өөрөө тэр шудраг бус тендерийг дэмжиж байгаа л болчихж байгаа байхгүй. Яг үнэ. Тийм энэ одоо энэ өөрөө яг тендер гэдээ ярьж байгаатай адилхан. Бас бүх асуудал. Тий. Гэр бүлийн үг гэдэг шүү дээ. Юу вэ нүү? Өнөөдөр тий. Та хэрвээ асуудлыг шийдэхэд оролцохгүй бол та асуудлын нэг хэсэг нэ гэж. Тийм яг үнэ. Тий, яг нэг тийм үг гэдэг шүү дээ. Тий. Тэгэхээр бид хэд яг хуу өнөөдөр тэгэл түүртэй л байна л да. Үндсэндээ ингээд урдах аж амьдралдаа түүртэй байна. Тийм болохоор оролцоо маань бага байгаад байна. Хэдийгээр бухимдаад байгаа ч гэсэн жишээлбэл одоо үнэхээр ингээд нэгдээд дуу хоолойгоо өргөх тодорхой хэмжээнд тэмцэхтэрээ бол бид хэд сул байна л да ялтчгүй. Өнөөдөр бол ингээд энэ нийгэм улс төрд бидний гаргаж байгаа алдаа оноонууд бол аль хэзээ өөр улс орны 50, 100, магадгүй 200 жилийн өмнө тодорхой хэмжээнд гаргацсан шийдсэн л асуудал. Тэгэхээр энийг бид хэд өнөөдөр бас ингээд одоо шийдвэр гаргах боломжтой, чадвартай энэ хүмүүс маань бол шийтгэл ёстой тийм. Монголоос хөрөнгө оруулалт татах. Гаднаас хөрөнгө оруулалт татах. Яг энэ ялгаа аль нь хэцүү вэ? Аль нь хэцүү. Ер нь бол. Тийм бид хэд ингэсэн одоо яг энэ Erxus гэдэг компани дээр 2018 онд Google-ийн тэтгэлэгтээ Америкт Сан Франциско хотод ер нь бол 14 хоногийн хөтөлбөрт хамрагдсан. Тэгээ бид хэд чинь нэг 60 гаруй хөрөнгө оруулагчтай ер нь уулзсан. Яг энэ Erxus-ээр явсан. Тэгээд
нэг ойлгосон зүйл нь бол ямар ч байсан хүнд хэрэгтэй нээлттэй ихийн програм хангамж хийж байгаа зөв замдаа жанжин шугамдаа явж ийн гэдэг одоо мэдээлэл бол тэрийгээ бол ойлгож авсан. Бид хэдэд бас даалгавар өгсөн л дөө. Одоо Монгол хөрөнгө оруулагч чинь хөрөнгө оруулаагүй байхад яаж би чамд итгэж хөрөнгө оруулах юм бэ тий. За мэдээж тий компани ч өөрөө Америкт бүртгэлтэй байхаас ахуулаад энд одоо хууль эрхцэн хуулийн компаниар энэ юмнууд чинь бүрэн хийгдэх ёстой. Тэгээд хэрэглэгчийнхаа тоо юмыг нэмээгээд тэгээ бид чинь бас тэр хөтөлбөрийн дараа нэлээд ингээ байж байгаа 19 оны ихээр ирээд тэгээ Монголд одоо хөрөнгө оруулагч нартайгаа уулзах аяллаа эхэлсэн тийм. Гацууртын Чинбат захирал дээр очиж байгаа. За Апугийн Бацайхан захирал дээр очиж байгаа. Чи яг л бидний цахим хуудсыг хийгээд 7 жил болсон, 6 жил болсон, 5 жил болсон харилцагчд маань л байгаа хгүй нэгсэндээ. Тэгээд за итгэж наа оршоо чиний наа XS гинөө, RHS гинөө юу ярьж байгаа энэ юмыг бол учиргүй детальны ойлгох сонирхол алга. Гэхдээ чи ямар ч үсэн энэ нөхөрлөлд бол тэ 5-6 жилийн хугацаанд худлаа ярьж хулгай хийгээгүй. Тэгэхээр би итгэж байна. Хөрөнгө оруулъя гэж дэмжиж чинь. Тэгээ мэдээж яг уу чинь бас нөгөө захиурын хөндий рүү зорж байгаа. Тэгээд өөрийнхөө бид нар чинь хүч хөдөлмөрөөр үндсэндээ 9 жилийг туулаад тэр хүмүүс дээр очиж байгаа болохоор бас тэр хүмүүс маань ч гэсэн илүү итгэж нааштай хүлээж авсан л та. Тийм тэгээд яг уу хүн өөрөө нөгөө алдаж хийж үзээгүй байж хүнээс хөрөнгө оруулалт аваад хүний мөнгөөр юм хийн гэдэг чинь ер нь нэг талаараа ингээд айгүй бас одоо утгагүй л хэцүү ойлголт л доо. Гэхдээ энийг бол ингэж мэдээж одоо юу гэдэг нь мэдээлэл технологийн салбарт хөрөнгө оруулалт авахгүйгээр урагшлна гэдэг ойлголт өөрөө хэцүү л дээ. Тийм. Жишээ нь кинонд хөрөнгө оруулалт оруулах юм бол тэгээд тэр чинь тэр хөрөнгө оруулалтаа босооч өгнө шүү дээ. Ялгаагүй юу? Зөв. IT-ийн компани хөрөнгө оруулалт татна гэдэг нь ер нь бол компанийн хувьцааг эзэмшиж байгаа. Зөв. Кино маань бол мэдээж одоо ашигынхаа хуваа одоо би нэг магадгүй 300 сая төгрөгөөр хөрөнгө оруулалт хийсэн бол тэрийгээр нэг 380 болгох юм уу 400 болгох юм уу одоо тодорхой хэмжээнд эргүүлэл авах л та тийм. Тэгэхээр IT-ийн салбар бол өөрөө ер нь бол компанийн хувьцааг эзэмшдэг. Тэрнээс биш бол бас богино хугацааны тоглолт бол ер нь биш. Дор хаяж ер нь бол дунджаар 8-аас 15 жилийн дараа хөрөнгө оруулалтынхаа үр өгөөжийг үздэг ер нь бол салбар гэж хэлэхэд болохоор. Гэхдээ яг хуу энэ донд бол мэдээж нөгөө чинь эхний хөрөнгө оруулалт бол өөрөө дараагийн хөрөнгө оруулалт авах хүртэлх л өнгөхгүй. Тэгээ IT-ийн ингээ бизнесийг харах юм бол ерөөсөө ингээл одоо seed, series A, B, C, D, E гэж байгаа л IPO гэдэг ч юм уу тийм ийм яг юугаар явдаг. За энэ одоо Мексик болоо. Вау. За энэ ч гэсэн янзын юм ирлээ те. Порц гэж бол тасарсан л юм байна. Тийм би. За ойлоо хоол өгдөө. Уухын өмнө нэгийг, уусны дараа нэгийг кондишн эрүүл мэндийн ундаа. За хоолны дараа 4-р рамдаг нэг сайхан явуулнаа гэж тийм ээ. За. Сайхан хоолтой. Сайхан газар өөрч оролцуулж байгаад баярлалаа. Тэглгүй яах вэ? За 4-р рамд авчи тийм. Болсон солиорч нэг. За та тэгтээ яаж хийж байгаа л 3-аас хойш өгнө яахгүй л хэвчээ. Чи яаж ижигээл татуулчаад байгаа юм. Сүүлийн 10 жилд гарч ирж байгаа технологийн өөрчлөлт энэ юм бол асар хурдцтай л байна л да. Дараагийн 10 жил бол өөрөө асар өөр бид эдэм бол төсөөлөлгүй шүү дээ. Аль хэзээ Марс дээр очсон байна. Аль хэзээ бид нар
дэлхий дээр уул уурхай хийхээ болоод өөр гариг дээр уул уурхай хийдэг болцсон байна. Тэгэл одоо нөгөө юу гэдэг чинь ер нь бол энэ уул уурхай одоо бид хэд чинь ингээл нөгөө өнөөдөр хүүхдээ бол Монголд уул уурхай салбар яваад байгаа болохоор тий. Миний хүү гагнуурчин болчих гэдэг юм уу, миний хүү инженер болчих. Эсвэл машин барьчих, барьдаг одоо болчих гэж ярьж байна. Гэтэл энэ салбар өнөөдөр асар хурдцтайгаар IT-д хөрөнгө оруулж, IT-д одоо жолоочгүй машинтай болж байна тий. Роботууд гагнадаг. Ерөөсөө яг хоо хэдийгээр бидний ингээд нүдээр харахад уул уурхай бол дараагийн 5-10 жилдээ асар хурдцтай энэ улсын эдийн засаг юмд ингээ өөрчлөлтүүд авчирна шүү дээ тий. Гэтэл энэ салбар өөрөө одоо алтан үний аймаг эрсдэхэд асар хэцүү ер нь бол салбар ихгүй эрсдэл өндөртэй тий. Тэр утгаараа энэ салбар асар их IT-д хөрөнгө оруулж байна тий. Өнөөдөр Австралид одоо анхны хамгийн том одоо нүүрс зөөж байгаа боо ямар ч тэнд хөнгөө явж байгаа байхгүй. Тэгэхээр юу гэсэн үг гэхээр бас энэ салбар маань өөрөө IT-ийн салбар маань олон салбаруудыг ингээ өөрчлөлт байгаатай адилхан уул уурхайч гэсэн тэгж байгаа. Тэгэхээр одоо магадгүй үзээд сууж байгаа мэрэгчлээ сонгох гэж байгаа залуучууд маань бол энэ бас мэдээллийн технологийн салбар илүү энэ дараагийн 5-10 жилд одоо мэрэгчлэн ингээд устж үгүй болохгүй байх тэр зүйлийг сонгох тий тэр бол бас их чухал. Тэгээ ээж аав нар маань эмээ өвгөнөр маань ч гэсэн бас бодгол хэрэгтэй. Яагаад вэ гэвэл бид нэр ирээдүйн архичд бэлдэж болохгүй байхгүй. Нэг мэрэгчлэр сураад дуусдаг 1-2 жил ажиллаж итэл чи ингээ мэрэгчлэн байхгүй болоод яг үнэ явчвал тэгэл халамж тэтгэмж гэл явчих واخгүй тий. Тэгэхээр бид өнөөдөр бас яг ер нь өөр хүүхэд хамаатан садан дүү нартаа ч гэсэн бас л нөгөө энэ хорвоо ертөнцийн юу болж байгаа талаар яахгүй бол бид өнөөдөр ингээл 10 жил үндсэндээ ингээ бахвайдгаар л бид хэдийн үед өнгөрлөө шүү дээ. Үндсэндээ ингээд хідэн том барилга газрын 8 юу гэдэг те ингээд хууль бус юм л явчлаа шүү дээ. Түрүүн тэгэл хойлоо ярьжсэн яалтчгүй тэгэл улс төр юм руу орж ийн. Шудраг бус ингээд одоо ийм юм ингээд тодорхой хэмжээнд цогцлон бүтээчээд байна. Гэхдээ бусад улс оронд юу болоод байна те өнөөдөр жолоочгүй такси яваад эхэлчлээ. Жолоочгүй уул уурхай одоо вагон яваад эхэлчлээ. Нисдэг таксины төсөл 21 он 22 он гэ хэрэгжинэ гээд явж гин. Тэгэл ер нь ингээд бид чинь ингээд ер нь хавтгай ертөнцөл гэж харах хэрэгтэй юм л да. Тэгэл хоёр том гүрэн маань өнөөдөр ямар одоо улс төрийн ажиллагаа, улс төрийн нөлөөлөл юм хийж ийн гэл тэ. Тэгэхээр стошид чинь нөгөө асар ерөөсөө нийт нэг юмыг л амар сайн ойлгох. Одоо хэдий гой түүхтэй дадаа боловч өнөөдөр бид ер нь ингээд товчхондоо яг энэ хорвоо ертөнцийн энэ цаг үе дээр хинч биш байгаа байхгүй. Яг үнэ. Тэгээ тэрийгээ бид ихдээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Ер нь тэрийгээ бид ойлгохгүй байгаа даа. Энд ингээд юм болж байгаа юм шиг ер нь ингээд яг юм болоод байгаа юм шиг байгаад байгаа байхгүй. Гэхдээ ясам дээр юу ч болохгүй байхгүй. Яг үнэ. Тэрийг одоо юу гэдэг ингээд өнөөдөр бид нэр эрүүл мэнд байна уу, боловсрол байна уу, юу гэдэг аль ч салбар маань болохгүй байхгүй. Гэхдээ би нөгөө юмыг ингээд дандаа болохгүй өнцгөр нь харддаг бол биш тий. Тэр талаас нь бол ерөөсөө биш байхгүй. Мэдээж эн чинь одоо юу гэдэг үр хүүхэд маань байна, эрүүл саруул байна. Өнөөдөр ингээд ковидын ард бидэд гарч ингээд баярлаад бахархаад байгаа зүйлдээ баярлж байгаа олон юм байна. Гэхдээ бид энэс хамаагүй илүү байх боломжтой байхгүй. Тэр тэрийгээ бид ер нь харж нээж эндээ бидэд шүүмжлэлтэй хандах ёстой. Тодорхой хэмжээнд ялтчгүй нойрноосоо сэрх хэрэгтэй. Тесэрч одоо тий өөрсдийнхөө потенциалыг нээх хэрэгтэй. Юмд ер нь оройтойгоо. Жишээ нь кино урлагийн талаар ярих бодлоо. Чи нэг тогоондоо байж ш кино урлагаа шүүмжиллээ ч гэнэ тий. Чи нэг дороо байж ш кино урлагаа шүүмжиллээ. Чи адилхан наа тооноосоо хооллоогүй юу ч гэж яах шиг тий. Уг нь бол бид нэр шүүмжилж явах ёстой л та.
заавал сахиурын хөндөд очих хэвээр юу? Эсвэл бол нөгөө нэг бие засаад гэрээ засаад төрөө зас гэдэг шиг энэ доторх асуудлаа зохицуулах ёстой юу? Аль нь. Аль нь. Тийм. Гэтэ хараа ийм байна. Жишээлбэл өнөөдөр их сургуулаа төгсөж байгаа залуучууд за зүгээр IT-гаар жишээ авахад энэ залуучуудын маань мөрөөдөл нь ууг нь бол одоо Сингапурт гарч чадсан Ant Global шиг гэдэг ч юм уу те. За цахиурын өн дээр зорж байгаа гарч байгаа Ellipsis шиг гэдэг ч юм уу те. Энэ шиг би компани байгуулна. Энэ компанид орно, мөрөөднө гэдэг ч юм уу. Ер нь уг нь тэгэл ёстой. Бидэд одоо entertainment салбарт магадгүй одоо тэр их шиг Johnny Deppтэй кинон тоглоно гэдэг ч юм уу те. Би нэрийг мартчихлаа. Гэхдээ зөвхөн санаа нь бидэд өнөөдөр ингээд жижиг гэрэл асч мөрөөдөл үүсчиж бид нэр ер нь тэмүүлэх юм. Тэгжиж бидний нөгөө тэмүүлэл маань ингээд зөв замдаа ороод том мөрөөдөл байгаад явхлаэр энэ нэг одоо жижиг сажиг зүйлсүүд бол ингээд тодорхой хэмжээнд засагдаад тодорхой хэмжээнд хийгдээд тий бидэд ч гэсэн өөрсдөө аливаа асуудалд нухацтай хариуцлагатай бас нэг ингээд одоо хин нэгний хэлснээр байцдгүү тий өөрийн гэсэн үзэл бодолтой тэрэндээ зогсож чаддаг, хэлж чаддаг ийм л болох ёстой. Мэдээж энэ тогоон доторх асуудал бол шийдэгдэх ёстой. Энэ тогоондох асуудлаа бид шийдэх ёстой. Гэхдээ энэ тогоондох асуудал маань өнөөдөр хэтэрхий жижигхэн байгаа байхгүй. Өнөөдөр таны миний шийдэх асуудал арай өөр асуудал байгаа байхгүй. Бидэнд илүү том потенциал байгаа. Бидэд Hollywood-д те ядаж Netflix тийм үү те өөрийн ингээд сериалаа оруулаад бид тэрийг чадахгүй. Тэрийг та чадна. Би цахиурын өндөд гарч чадна. Манай залуучууд аль хэзээ гарцсан бүтээлээ хийж чинь. Тэгэхээр бидэнд яг энэ ийм тодорхой амжилтын үр дүн л бид нар өнөөдөр бие бинийгээ хурцлана. Одоо нөгөө те тэгжиж л энэ дотоод асуудал бол шийдэгдэх үнэхээр амархан. Би энэ одоо юу гэдэг нь 3 сая хүний тодорхой хэмжээнд менежменттэй зөв ингээд зохион байгуулалтанд оруулаад ядаж халуун хөдөн устай бохиртой тий ийм нийгэм ийм одоо ядаж энэ имлэг домлог дээр очоод очиргүй ингээд үйлчлүүлцдэг үйлчлэгээ авч чаддаг юм нь хүртээмжтэй ойлгомжтой энэ нийгэм бол энэ 3 сая хүн дотор зохион байгуулахад амархан бохгүй. Хэтэрхий амархан. Үнэхээр болохгүй бол одоо чинь гадны тодорхой шийдлүүд байна уу? Зөв бид нэр гаргалгаагаараа явж болох байхгүй. Зөвхөн ер нь бол нэг үнэн юм нь бид хэтэрхий хөлцөнгүү байгаа юм л таас. Нэг хөлцөнгүү ингээл бас болоолгүй яах вэ нэг юм хийгдэж байгаа ингээл явж байгаа юм болж байгаа гэл нэг жоох ингээл байгаад байна. Бидэд уг нь илүү одоо юу гэдэг нийтгэл ёстой юм байна. Тэгжиж бидэд энэ бас тоондох асуудлаа янз бүр зэгцэлж авахгүй бол би бол та дээр бас үнэхээр бахарх чинь. Яагаад тэгэхээр ингээд жишээ нь Apple-д ч гэнэ үү эсвэл Google-д нэг Монгол залуу ажилладаг ч гэнэ үү ийм түүхүүд бол зөндөө сонсч байсан. Хувь хүний түүхүүдийг бол би зөндөө сонсч байсан. Тэгэхээр бүх өдөр компани гарч ирээд тэнд хувьцаагаа гаргаад тэнд өөрсдөө те ингээд зүтгээд яг одоо өнөөдөр ингээд тэнцээ гараад байна. Би бол та нар амар бахарх чинь. Одоо чи ингээд нэг дараагийн 5 жил, дараагийн 10 жил гэдгийг ингэж ярих чи өөрөө амар хэцүү болсон. Амар хэцүү болсон. Өнөөдөр бид нар чинь одоо ингээд пуужин хөөргөөл те одоо Elon Musk ах маань бол одоо ингээд дэлхийн аль ч хол цэгээс нөгөө цэг рүү 30 минутанд пуужингаар зүгээр авчих гэж байна. Энд чи өөрөө ингээд онгоцны салбарт бас хувьсгал хийх гэдэг байна. Одоо бид чи ингээд зүгээр онгоцон сууд байсан бол пуужин суух гэдэг. Тийм пумп болох гэдэг байна. Тэгэл Марс ярьж байна. За тэгэл нөгөө гариг бусад гаригаас уул уурхайн олборлолт ярьж байна. Тэгэхээр энийг энэ дэлхийг одоо ухах сонирхолтой болж шүү дээ. Дараагийн ер нь бол 5-10 жил бол аюул хурдцтай гэж байна. Энэ бол тийм монголчууд бол энийг их зөв хараад зөв ингээд орж туршилт хийж алдаж онож иртгэн ингэж чадвал За баярлалаа. чи тэгтээ бас гоё даваад юм байна.
Би бол дотроо ер нь согтолтой нэлээд өндөр зэрэгтэй л байна. Тийм гэж юу? Ерөөс гаднаа бол ерөөс анзаарахгүй шүү. Аа тийм тэгэл бас хичээж л байна. Уухын өмнө нэгийг, уусны дараа нэгийг. Condition эрүүл мэндийн ундаа. Би бас хамт олон залуучуудтай хэлтий. Бид мэдээж ингээ мөрөөдлөөр явж байгаа тийм. Гэхдээ биднээс арай илүү эрт босоод арай илүү ингээд орой унтж байгаа энд өнөөдөр хятад залуучууд, энтхийг залуучууд, Америк залуучууд байна тий. Тэгэхээр энэ хүмүүсээс бид одоо илүү гарахын тулд бид илүү л хөдөлмөрлөх хэрэгтэй болчиход байна. Яг. Өнөөдөр Америкт очиод хөрөнгө оруулалт татах гад хүнтэй уулзаад явж байхад би чинь зүгээр нэг Африкийн гутал хадж байгаа, талах барьж байгаа л хүн шиг харагдаж байгаа хгүй. Энэ өнөөдөр Монгол хүний энэ одоо цаг үе дээр байгаа үнэлэмж. Энэ ерөөсөө тийм одоо худлаа яриад эсвэл хөөсрүүлээд байгаа юм ерөөсөө биш. Өнөөдөр бид олон улсад ингэж л хүлээн зөвшөөрөгдөж байгаа. Нэг амжилттай компани байна уу Америкт? Нэг одоо түүхэл ярьсан тий одоо яг үндсэндээ та яриагаа л ихэлсэн шүү дээ тий. Бид энэ сэрийг чийгээгүй одоо альва нэг хүнд ярьчих өнөөдрийн төвшөнд тодорхой хэмжээнд ярьчих зүйл үндэ байхгүй. Бид нарыг өнөөдөр хөдөө морьтой малтай энэ улс гэдгээр л төсөөлж байгаа. Яг уу нэг түүхийг бол мэдээд байгаа. Ямар ч хар шар хүн мэдээд байгаа. Гэхдээ өнөөдрийн Монгол, өнөөдрийн Улаанбаатарын үзмж хүний төсөөлөл бол бид эдийн сайхан сум аймгийн төвөөрөл төсөөлж байгаа байхгүй. Танад интернет байд юм уу, Стокхолм байд юм уу, тэ хот чинь ямар юм. Ийм л яриа болж байгаа шүү дээ. Энтэй ч Хөргөч байд юм уу, зургт байд юм уу, зургт байд юм уу. Энэ бол бид нарыг зүгээр хурцлах зүйл. Энийг бид одоо зөв хүлээж авах хэрэгтэй. Өнөөдөр тэр нэг Африк найз маань уу, эсвэл одоо Итали найз маань, Герман, Швейцар танилуд маань өөрсдийнхөө үзэл бодлыг хэлээд би ингэж бодож исэн тэгвэл өөр юм байна. Танай хот чинь бол бас хот шиг хот юм байна. Тэ? А та хэд чинь бас ингээд технологийн салбар чинь ингээд хөгжиж байгаа юм байна гэдгийг ингээд нэлээд ярианы дараа ойлгоод авч байгаа байхгүй. Гэхдээ тэр хүнд өнөөдөр байгаа анхны сэтгэл ойлголт нь юу вэ гэхээр тэгэл нөгөө талхээртэл бид маань адуу мөр малаал унж байгаа байхгүй. Тэгэхээр өнөөдөр яг л энэ нөгөө бодит үнэтэй зөв туулж бид энийг л давж гараад тэрийг сонсчгоодаа бид нар уурлаад байвал утгагүй л тий. Тийм яг үнэ. Тий? Хэнийг буруутгаад байгаа юм тий. Харин тий. Тэр хүн ойлгоогүй л байгаа үстэй тий. Тийм. Тийм годоо уурлаад байвал утгагүй л тий. Чи биднийг дарамжлалаа гэдэвэл. Тийм. Тэр үтгэл бидний царайг хараад үрдэл China face л гэдэг шүү дээ. Тийм. Тэгээ одоо ч тэгээд угсаал бид чинь тэгэл хаач л хятад л гэж байгаа юм чи тэгээд яах вэ чи одоо тэр их хүн амаар бид нарыг чи ингэж төсөөлөхөөс өөр яах юм. Тийм. Тэгэхээр тэрэнд нэг тийм одоо хүнээс бурууч бол байхгүй л те. Буруу хайх юм бол байхгүй. Зүгээр бид энийгээ ингээд залуучууд нь хурдан ойлгоод өөрсдийнхөө л тэр нэг одоо хонглын үзүүртэл гэрлийг л хурдан асах хэвээр. Тэр л бидний ер нь бол арай илүү эрт босч орой унтаж хийх ёстой л гол зүйл тэр л байна. Энд оршихын хамгийн том метр бол би бараг л ээж чинь гэж харж байна. Ер нь зөв. Би ер нь бол 4 эмэгтэй хүн миний амьдралд хамгийн том нөлөөсөн гэж хардаг. За мэдээж ер нь бол хамгийн том нь эмээ. Одоо ерөөсөл эмээгийн хүүхэд. Тийм манай эмээ чи одоо ингээл гэр бүлийн асуудлуудыг ингээд томоор нь шийднэ тий. А эмээгийн үг бол хууль. За тэгээ мэдээж ээж заримдаа гомдно.
Заримдаа эмээ товлоод эмээ надад үг хэлдэг ч юм уу тийм. Ерөөс тийм мэдээж ээж. Мэдээж ихнэр маань одоо манай Erxis-ийн хамтран үүсгэн байгуулагч гэж бас явдаг. Тийм. Тэгээд манай Батамар технологи хариуцсан захирлаад ингээд Erxis дээр бид нар чинь гуруулаа. Тэгээ миний охин. Би яг охинтой болж иж яг ингээд айгүй олон юмыг бас ойлгосон. Яг эмэгтэй хүнийг бараг одоо тодорхой хэмжээнд ямар нөгөө чинь одоо охиноо рол ерөнхийдөө ингээл мэдээж хадам аав тэгэл одоо ихнэр те ойлгож байгаа хгүй. Тэрнээс биш бол би охинтой боллоо тэгэл за охин бол ингээл бадцсан. Одоо тий хамгийн жижиг юм мөртлөө тэгэл базаастай. Гэхдээ яг ингээл нөгөө одоо хадам аавыгаа ойлгох тий хинрийгээ ойлгох тэгэл нэг ээжигээ ч гэсэн ойлгох. Ер нь энэ өөрхий нөгөө аав нар чинь одоо охтуудаа ямар ам байдаг тэрийг л яг ойлгох. Тэгээ энэ дөрвөн эмэгтэй бол одоо хамгийн одоо чухал миний амьдралд нөлөөлсөн. Тэгэл яалтчгүй ер нь бол одоо юу гэдэг эмээгийн одоо жанжин шугам амьдралыг харах үзэл философи тий хүний одоо нөгөө хүн байх амархан тий хүн шиг байх амархан харин яг хүн байх хэцүү гээл ч юм уу тий эмээгийн чи ингээд өдөр тутмын хийж байгаа юм чи ингээд хүнийг одоо ингээд хараад бодоход бол ерөөс бүх юм нь ингээд хичээл байхгүй. Тэгээд ээж бол ялтчгүй анх одоо юу гэдэг сургууль соёлд явах, бие даах, гээл бизнес эхлэх гээл тий бүхэл зүйл тэр хүн бол өөрийгөө гаргуун таяал хамаг байдгаараа л одоо ах бит хоёрыг дэмжээл явж байгаа. Тэгээд миний эхнэр бол мэдээж бас л одоо тэгэл хамтран одоо зүтгээл яаж энэ салбарыг хөгжүүлэх үү, яаж Монгол мөрөөдөл бүтээх үү, Монгол амжилтын түүх нэг салбарт ч гэсэн гаргая гэж ингэ явж байгаа. Уухын өмнө нэгийг, уусны дараа нэгийг. Condition эрүүл мэндийн ундаа. Төр маань өөрөө институцт илүү чадварчиж хөгжих хэрэгтэй байна. Өнөөдөр төрийн албан хаагчид эмч одоо юу гэдэг авч байгаа цалин юу ч байхгүй шүү дээ. Тэгэхээр бид нар энийг ингэж засаагүйгээр энэ талын шийдэггүйгээр энэ талд бас хүмүүсийг буруутгаад эн чинь ингээд одоо тендерийг тэрний ах ихч дүү эсвэл тэгж ингээд байна. Энэ хүмүүс тодорхой хэмжээнд чинь хүн шүү дээ. Аргагүй болол бас тодорхой хэмжээнд хийхийг хүсэхгүй байгаа зүйлээ хүртэл хийж байгаа байхгүй. Өнөөдөр одоо манай дүү цагдаа би цагдааг ингэж амар ажилтдаг гэж бодоогүй. Амь амьдрал байхгүй ажиллаж шүү дээ. Би бүр хараад энэ одоо цагдаагийн байгууллага бол ерөөсө залуу хүний нуруун дээр л ингэж их ачааллыг өгжил явдсан байна. Тэрнээс би одоо энэ манай дүү удахгүй 30 гарч ийн чадахгүй одоо ингэж би байхгүй болсон. 6-д орж ирэл 8-д дуудагдал явж шít. Энэ ши амь амьдрал яаж ингэж одоо энэ бол зүгээр доромжлохгүй. Энэ бид нар чинь ингэж харин тийм. Тэгэхээр чи эн чинь ингээд ерөөсөө бидэд юмыг ингээ буруу хийгээд байгаа байхгүй. Тэр хүн чинь тэр их ингэж ачаалтаатай биш байгаа байхгүй. Зүгээр асар муу менежмент л байгаа байхгүй. Яг үү. Тэрнээс биш одоо яашаа эн чинь ямар ч морь малыг яг уу тодорхой хугацаанд ингээд зодоод одоо юу гэдэг ингээ ажилуулна тий. Гэхдээ бид нар зүгээр аливаа ажлыг зөв төлөвлөх, урьдчилан одоо сэргийлэх арга ухаан юм олох. Тэгээд одоо ажил юмыг зохион байгуулалттай хийж чадахгүй байхгүй. Өнөөдөр бид Япон, Солонгос, Хятад гэж муулаад байна. Хятад энэ улс орнууд яаж хөгжиж байна? Бидний энэ 10 жилийг энэ ингээд ангааж авах хугацаанд яаж хөгжив те? Хоорондоо хэрэлж байгаа хоорондоо. Тийм, хоорондоо бид хэрэлж байгаа. Тэгэхэд энд чинь бол төрийн албан хаагч чинь асар одоо нэр хүндтэй тэр албанд орох гэж
тэмцдэг. Тэр албан өөрөө одоо бидэд мэдэн шүү дээ. Солонгост тэр прокурор өнөөдөр тэр хэл хахуул авсан шүү дээ. хүнийг even ерөнхийлөгчөө өмнөх ерөнхийлөгчүүдэд хариуцлага тооцож чадчих шүү дээ. Ийм хүчтэй. Тэгэхээр бидэд бол яалтчгүй асар том ингээ ялцралд орцсон. Одоо ингээд өргөс ингээ авах шиг ингээд одоо амархан бол шийдэгдэхгүй л дээ. Энд чинь ингээд амар бухшсан эдээнүүд байгаа. Гэхдээ би бол энд шийдэл хангалттай байгаа гэж боддог. Энийг удахгүй одоо залуучууд маань бол ингээл өөр өөрийнхөө салбар гэдэг юм уу хариуцсан ажиллаараа шудраг бус зүйлтэй тэмцээд шийдэж чадна гэдэгт бол 100% итгэдэг. Хэвгүй. Одоо жишээ нь IT-ийн салбарт яадаг юм бол одоо би сайн мэдэхгүй байна. Урлагийн салбарт бол ингэдэг байхгүй. За өөрөөр толгоч. Урлагийн салбарт бол одоо жишээ нь ингэдэг. Оригинал санаа бол өөрөө угаасаа үнэтэй байдаг тийм. Тэгтэл формат авах нэг өөр. Формат бол өөрөө библиэдгээр ярьдаг тэгтэй дөрөв. Бүр яг библиэд дагуулж урсан шүү дээ. Тэг чи яг бол тэр форматыг авч байгаа учраас. Жишээ нь IT-ийн салбарт ямар байдаг? Зөв. Яг одоо цоо шин оригинал юм гэдэг бол тий яг хэцүү. Аливаа нэг проблемыг л арай нэг одоо дэвшлүүлж гар утсан дээр юм уу веб технологиор хийж байгаа байхгүй. Тэрнээс биш бидний хийж байгаа юм одоо энэ салбарт одоо манай ингээм амжилттай залуучуудын хийж байгаа юм бүр ийм одоо тэнцэн хинч хийгээгүй гэсэн тийм бол байхгүй. Бид хэд чинь хүний хийсэн одоо нээлттэй хийн технологиуд тий програмчлалын хэл бааз фреймворк гэх тий хүний хийсэн зүйлүүдийг ашиглаад тодорхой хэмжээнд арай өөр ялгарлаар арай өөр өөрсдийнхөө онцлогт зориулаад хийж байгаа. Би бол гэхдээ энийг бол тийм буруу одоо юу гэдэг би бинээсээ хуулах яг үнэ хуулна шүү дээ бид нар хуулна хийн одоо UB Cab гэл байна шүү дээ Uber-ийг дуурайгаал хийсэн ток гэл байна одоо Grab энэ байна уу Uber Eats байна уу хоол хүргэлт одоо хоол хүргэлт биш болсон мэл супер ап гээд бүр тэр тал руу болсон мэл тэгэл Lend байна одоо Lend-ийн сүүлэх чи юучлээ энэ ингээд тодорхой хэмжээнд урд өмнө нь өөр улс оронд хэрэгжсэн ч юм уу тэр юмнууд байгаа. BTT-ийн хувьд болохоор ер нь яг хуу сонгосон маркетингийн технологиг нээлттэй их болгоно гэдэг нь өөрөө арай сонио арай одоо юу гэдэг ялгарл бидний ялгарл бол илүү энэ хүнд хүртээмжтэй байх гэдэг дээр анхаарсан ер нь бол. Тэгэхээр санаа нь юу гэмтэй бидний энэ бичсэн кодыг хинч бидэнд мөнгө төлөхгүйгээр оюуны эмчиг гэдэг ойлголтыг бидэд байхгүй болгоцсон гэсэн үг байна. Окей. Гэхдээ бас 100% байхгүй болгоцсон үгүй. Бас одоо юу гэдэг хүн болгонд хүртээмжтэй болгосон. Гэхдээ бас энийг одоо юу гэдэг ингээ өөр ашиглах боломжтой болгосон гэсэн. Тэгэхээр санаа нь одоо юу гэдэг open source гэдэг маань би магадгүй entertainment салбарын godfather байлаа гэж бодоход одоо яг таны хэлдгээр Bible гэдэг зүйлийгээ би хүн болгонд хүртээмжтэй болгочихж байгаа л хэрэг. Тэгэхээр яг уу ер нь ингэж тодорхой ингэж баг багаар инновац хийж ижил өөрөө original санаа гарна л та. Тэрнээс биш одоо юм хийхгүйгээр ер нь бол original idea гарахгүй тийм. Уус нөгөө хийгээд нэг кино хийж үзээл нэг одоо юу ч үгүй янз янзын реклам хийж үзээл янз янзын юм хийж ижил яг л тэр хувьсгалын тохироо нь бүрдэж би бол ер нь юм хийсэн хүнд одоо Бацаахан захирал, Чимбат захирал гээл түрүүн би бас хэлжсэн. Өөр ингээл одоо Дамжин захирал, Хотгонбат гээл Амар Ханибал гээл ингээд одоо хүмүүс надад итгэж энэ багт итгэж хөрөнгө оруулалт хийсэн гол шалтгаан чинь ерөөсөө л за энэ залуу тууштай алдаж оноод яваад исэн юм байна. Одоо энэ харин яг нэг одоо юмаа олцсон юм шиг байна. Тэрэнд нь би одоо яг итгэж нэрээ яг ярьж байгаа хэлж байгаа юм болж ийн гэж ингэж хүнд итгэж хөрөнгө оруулж байгаа. Тэгэхээр entertainment гэсэн миний бодлоор нөгөө хууль нь адилхан л гэж бодож байна. Хийж үзчихийж л одоо дэлхийн хэдэн орнд ер нь танай бүтээгдэхүүн
явж байна. Бид хэд чинь яг уу 100 гаруй улсад гээд байгаа. 100 гаруй улсад 25 мянга гаруй ер нь бол хүн бизнес манай бүтээгдэхүүнийг өөр дээрээ суйрлуулад ашиглаад явж байгаа. Гэхдээ биднэрт мөнгө төлөг. Тэр хүмүүсээс одоо мөнгө авах нь бидний одоо цаг нь биш байхгүй. Өнөөдөр гэхдээ Монголд Апу, Mobicom одоо юу гэдэг Голомт банк гэл тэг Капитрон банк гэл өнөөдөр Монголд үйл ажиллагаа явуулж байгаа 5 бог төрөвч бүгд манай бүтээгдэхүүнд итгээд дэмжиж хөрөнгө оруулалт хийгээд одоо юу гэдэг дэмжиж явж байгаа. Тэр нь өөрөө бас юу гэдэг энэ залуучуудыг дэмжиж эдгээр одоо тэд нар бизнест нь хэрэгтэй болол авч байгаа л да. Гэхдээ бас л цаанаа ер нь бол нэг тийм дэмжиж байгаа хөрөнгө оруулж байгаа сэтгэлгээ бол байгаа тийм. Тэгэхээр тэрэнд бол тийм мэдээж баярлагдав тийм. Хүн чинь ингээд нэг юм эргэн тойрондоо бас нэг юм мэдэрдэг те бас нэг ойр байгаа. Ягаад гэвэл миний эргэн тойронд бас IT руу ингээд тэмүүлээд бас яг чиний ярьдаг нэг мөрөөдлөө урдаад зорилгоо тавиад ингээд маш олон жил зүтгэж байгаа нэг хүн байгаа учраас Тийм яг үнэ. Тэ? Ингээд шазаагаа зүтгээд байгаа нэг хүн байгаад байгаа учраас би бас IT-ийн залуутай уулзаж ярилцсан гэдэг үндсэн дээр Тийм одоо бидний чинь л үндсэндээ багш штэ. Одоо үлзий орших багш тэгээд соронзон багш тэ. Соронзон багш, соёлоо багш гэх бид эдгээр чинь яг л одоо академист байхад одоо манай одоо үгүй хамт олон бол ерөөсөө тэр хүмүүсийн гараар тэгэл бид хэд чинь мэдээж дээшээгээ л харж байгаа юм чи тэ. Тэг яг одоо бол бид хэд зүгээр яг хэлж байгаа ярьж байгаа санаа маань бүр илүү дээшээгээ юу харах хэвээр тийм амжилтын өшөө сайн түүхүүдийг л бүтээж иж яаж байгаа. За баярлаа. Ингээд манай оролцогч маань маш даруухан орж ирсэн боловч чиг татаад эхэлдэг байхгүй юу? За ингээд халамсвэр нэвтрүүлэгт маань хүрэлцэн ирж оролцсон мэд оршигтой маш их баярлалаа.